Энэ чинь нөгөө баг байхад аавн бэб гэдээсэн цэцэг байна тий. Тийш дээ. Бид нөгөө хүүхэд байхад нөгөө хүслийн шивнээ дүлээдэг. Тэгээ дээрээс нөгөө ишийн аваад аман дотор аавн бэбэн гэхлээр буурчаар болоод нэг өөрх ингээд дэрвичдэг штэ хүүхэд аваад бид нэр айгүй их тоглодог. Тэр ургамал маань ахгүй юу? Ер нь энэ нөгөө нэг одоо үрээ тараахтаа ингээд салхины замаар тараад юм байна тий. Ингээд салхинд хийсэж байгаа гэдэг нь. Нэгийг аваад хүслээ шивнэж тийм үү? Тэгээд хийгээд. Google биш өөртөө идэг. AI-д биш логиктой идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Гин цэцэрлэг дээрээ ирсэн байна. Сая баахан аавн бэбэн гэж үзлээ. Одоо цэцэгнүүдтэйгээ танилцъя. Яа нэгдүгээр хон зөв юм уу? Сайн байна уу? Энэ одоо ямар цэцэг вүлээ? Энэ болохоор зэрэг ягаан цэнигээд манай Монгол орны одоо ховор ургамал. Тэгээд бас эмийн ургамал. Тэгээд чимэглэлийн аж холбогдолтой ийм ургамал. Ягаан цэнийг бол 2006 онд өрөөр нь тарьж ургуулад одоо ингээд явж байна. Бид нар Iris ventricosa гэдэг цүндгэр цахилдаг гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл цүндгэр гэдэг нь юугаар ялгаж байгаа юм гэвэл энэ ингээд яаж байгаа энэ бондоо үүссэн энэ нэг цэцэг нь гарсан байгаас энэ болохоор цэцэглээ дууссан байгаа гэсэн. Цэцгэл дуусаад одоо үргэлтийнхаа шатруу орох гэж байна. Шилмэс модноос одоо ганцхан нөгөө шинэс болохоор зэрэг шилмэсөө гөвдөг. Бос нь болохоор зэрэг жилийн 4 хуйлрал ингээд ногоонороо байждаг байхгүй. Ингээд ногоон юутаа шилмэстэйгээ байждаг. Шууд мотороо үлдэх юм шүү дээ. Тий одоо энэ шилмэстэйгээ байна гэсэн үг. Сонгогч хэлбэртэйгээс ийм хөрхөн. Ямар гоё юм цагаан ягаантай. Тий. Нэр нь юу гэсэн бэ? Сибирь удвал гэдэг тий. Удвал юм байна. Одоо Монгол оронд устж өгөө болж байгаа ч юм уу байгаль дээр ховордоод одоо ингээд устгаж байгаа ургамлыг урчин сэргээж ботаникийн цэцэрлэг дээр ингээд амьд хэлбэрээр нь хадгалж ургуулж ингээд авч явж гин гэсэн үг. Амьд ургамлын цуглуулттай танилцаад манай хүрээлэнгийн гербарын одоо сантаа очиж танилцаараа тэнд бол ингээд одоо гербар ингээд хатаацсан хэлбэрээр нь бас ингээд хадгалдаг. Ботаникийн цэцэрлэг дээр болохоор ингээд нөгөө амьдаар нь ингээд хадгалж одоо гений сангаа хадгалж авч явж гинэ гэсэн үг. Одоо хэдүүлээ гербрийн сантаа очиж танилцах юм байна. Гербрийн сан гэдэг их л сонирхолтой сонсогдоод байгаа юм да. За явах уу? Гербар гэдэг маань судлаачдын хээрийн судалгаанаас ирсэн хатааж ирсэн ургамлаа. Энэ зориултын гадна талынх нь хавц цаас гэдэг. Энэ нь уул цаас гэдэг. Уул цаасан дээр байршуулад энийг цавуугаар одоо зориултын цавуугаараа нааштай энийг. Энгийн цавнаас юугаараа үр юм бол энэ цав нь Уралд орохгүй, харлууж муудуулахгүй зориултын цав юм байна. Тий. Одоо хээрийн нөхцөөс яаж ингэж ургамлаа авдгийг. За ингэж аваад одоо энэ гербара хатуу юун дотор ингэж хавчуулаад шүүс юуг нь гаргаж хатаа. Энэ хоёр байгаа нь ямар учиртай бол? Запас одоо энийг нөө одоо ирээд судлаачд үзэн штэ манай гербар. Тэнгүүт үндсэн энэ гербараа хугалж гэмтээхгүй тул заавал ийм запас. Яг манайхан нөгөө сарнаг гэхээр нөгөө тэр чинь хөлөмжөнд ургадаг нөгөө баглаанд өгдөг юу байх байхгүй юу? Одоо сортны тийм сарнаанууд байгаа байхгүй юу? Яг байгаль дээрээ ургадаг юмор юунууд нь. Одоо ингээд цэцгэлэх гээд ингээд байж гэн гэсэн ингээд цэцгийн бомбон үүсцэн. Энэ хараа ингээд жижиг гарцсан. Бидний шинийг хартаа. Энэ үрээр хөөрхөн. Манай дэндэж нөгөө ажилтдаг залуу. Тэгснэ эннийх нь энэ нөгөө тоосонцрууд нь ягаан монтажлаад над руу хүлээлгэж өгсөн дараагийн үйл явц юу гэхээр тухайн ургамлынхаа баркод буюу энэ ургамлаа дахин давтагдахгүй гэсэн мэдээлэл бүхүү кодыг энэ тухайн ургамл дээр бол нааж өгснөөр
энэ ургамал маань энэ мэдээллийн санд ингээд албан ёсоор бүртгэгдэж байна гэсэн ойлголтоо. За одоо энийг бидний баркодоо наасныхан дараагийн дамжлагтай холбох дижитал хэлбэр буюу зургийн хэлбэрээр энэхүү ургамлыг бол бид нэр архивлаа авч өгдөхийн тулд зургийг энэхүү боксын дотор бол авч байгаа. Тухайн ургамлынхан баркод буюу энэ код бол дахин давтагдахгүй нэг код гэсэн үг. За тэгээд тухайн ургамлынхан овог төрөл зүйлийн төвшөнд гаргаж ирээд тэгээд одоо шинжлэх ухааны нэр маань Монгол нэршил маань ямар байгаа юм. Тэгээд энэ ургамал маань одоо аль газрын аль сум дүүргээс одоо цуглуулагдсан мэдээллүүдийг нэг бүрчлэн ингэж тэмдэглэдэг. Энэ Монгол орны ховорцсон нэн ховор ашигт ургамлын одоо цуглуулгыг одоо бүрдүүлж ажилладаг. Энэ нь одоо жишээлбэл одоо амьд цуглуулга гэсэн үг байхгүй. Сая та энд болохоор нөгөө нэг гербарын санта танилцаад ирж штэ. Гербарын дээр одоо та нар ингэ хадгалж байна. Энэ ботаникийн цэцэрлэг дээр болохоор ингээд нөгөө ургамлыг амьд хэлбэрээр нь одоо бид нар болохоор зэрэг нөгөө амьд цуглуулга. Өстэй халуун байдаг тий. За халуун байгаа. Ингээ онгойлгоцсон байгаа юм штэ. Орой болохоор энэ ингээд нөгөө автоматар бас ингээ хуйлагдаад ирж байгаа. Өвөл бас энэ хацчаад тэгээ нөгөө дулаана хадгалж байгаа байхгүй. Одоо бол зөвхөн нарны югаар л энэ дулаана хадгалж хийж байгаа гэсэн. Өглөөний нарыг ингэж аваад тэгээ оройн хурцж дулаана хадгалаад. Одоо ерөөсөө энэ жил нэг мод гэсэн үг. Одоо нөгөө Сибирь шинс гэдэг байгаа. Хар мод гэдэг байгаа чинь энэ байхгүй юу? Ийм жижигхэн байдаг том болсон. Одоо өрөөр тариад байгаа энэ. Одоо энэ чинь нэг настай гэж тарьцах юм. Нэг настай мөдөнгөж. Тэгээ одоо энэ чинь ингээд өвлчгөөрөө энэ жилиг авахаараа энэ жилиг авахаараа нэг настай байх. Дараа жилийн үед. Одоо нэг 2 сартай л уу тий. Одоо нэг сартай гэсэн. Нэг сартай гэсэн. Бойж иж юм биз тий. Ургамлын хатаасан дижээс одоо өөрсдийн судалгаандаа туршсан арга зүгээр генетик анхдагч материал болох тэнхийг ялгаад клодидийн дарааллыг тодорхойлж NCBI ген банкнд бүртгүүлж байгаа. Ингэснээрээ Монгол орнд өмнө нь одоо яг морфолог шин чанар тархацсан юм бол экологийн судалгаа эдгээр гербарын цуглуулгууд дээр хийгдчихсэн бол одоогоор дэвшилтэд молекул биологийн аргуудыг ашиглан одоо эдгээр Монгол орны эндемик ургамлуудынхаа Клодидийн дарааллыг ген банкнд бүртгүүлснээрээ бидний одоо судалгааны маш холбогдол болж өгж байгаа. Энэ олон шүүгэнүүдгээс саяны дотор байсан юунууд байгаа гэсэн үг. Гербарууд маань одоо энэ шүүгэнүүдэд байгаа гэсэн. Тэгэхээр манайд ийм нэг шүүг одоогоор нэг 200 орчим тий. Тэгэхээр энэ бүх 200 орчим шүүгээ бүгдээрээ гербартай гэсэн үг. Тэгэхээр манайд нөгөө бүх гербарын маань одоо тоо маань 3 ургамлынх маань нэг 74,000 гаруй тий 75,000 орчим. Тэгэхээр бүгдээрээ л энэ шүүгэнүүдэд ингээл хуваагдаад бүгд нөгөө ангилцын дарааллын дагуу байршуулна гэдгийг. Тэгэхээр нөгөө одоо ургамлынхаа гарал үүслийн хувьд аваад үзэх юм бол хамгийн эхнээсээ хамгийн сүүлд үүссэн ангилцын бүлэг хүртэл рүүгээ ингээд дараалж байрлана гэсэн үг тий. Шүүгээс жишээлбэл бид нэгээд ингээд үзэнгүүт бүх ургамлууд маань гадна талаараа одоо юм гавтастай дотор талдаа ингээд бүх цуглуулгууд нэртэйгээ жишээлбэл энэ дээрээс хоёлаа энэ ургамлыг аваад үзье. За энэ ургамл болонгууд энэ талд нь байгаа хинти гэдэг нь одоо нөгөө ургамлын газар зүйн тойрог гэдгээр хинтийн тойрог гэдгээс яг нөгөө 21 аймаг гэдэг хуваагдахтай адилхан 16 тойрог болгоод хуваацсан тий. Хинти тойрог тэгээд дотор талд нь байгаа нь бидний нөгөө мэддэг одоо говийн ганг гэж нэрлэдэг идэх тий. Тимус гобикус гэдэг зүйл ханаа тийм үү. Тэнгүүд энэ цуглуулгын маань мэдээлэл нэмчээ байх нь одоо жишээлбэл цуглуулсан хүн нь гробо, дарима, инхма гэсэн байх нь тодорхойлсон хүн нь одоо дарима гэдэг хүн тодорхойлсон байх нь тийм 1982 оны 7 сарын 6-нд цуглуулсан энэ нь олонгууд цуглуулсан газрын нэр нь олонгууд 100 модны ам шилмүст байгаас авсан гэж байна тий. Тэгээд энэ маань дээр талдаа маш гоё үнэртэй. Тийм ээ, үнэр нь бас хадгалагдчихсан юм байна тий. Үнэр нь бас хадгалагдсан. Тэгэхээр тухайн ургамал маань байгаль дээрээ ямар байна уу тэрийг нь яг тэр хэлбрээр нь одоо муудахгүйгээр харлуулахгүйгээр тий маш гоёор навчраад ингээ хадгалдаг байна тий. Энэ уба гэдэг нь болохоор манай одоо сангийн код гэсэн үг. Энэ уба гэдэг код маань өөрөөр хэлбэл Улаанбаатар академи гэсэн үгний товчлол тий. Тэгэхээр нөгөө Нью-Йоркийн ботаникийн цэцэрлэгээс дэлхийн 3500 гаруй ургамлын юм сангуудад код олгож ид ерөнхий код өгдөг газарнах нь шүү дээ. Тэгэхээр манай өрөвдөл одоо Улаанбаатар академи гэсэн юм кодтай байдаг байна.
Явдгүй. Аа? Яаж юм бэ? За за.